энэ удаагийн хичээлээр сам орхотой салаад хийх аргыг заая. За урьдчилан сам орхоо, давс, гэрц, масал, чинжүү, өвөрций, бууцай, салаад навч, помидор, лимон шүүс гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Сам орхоогоо цэвэрлэнэ. За сам орхоо маань гадуураа ийм халистай байдаг. За загасны нэвтрүүл учраас бас хайрс гэж нэрлэгддэг. За ингээд талсан аваад за энэ толгойг нь ашиглахгүй учраас энэ толгойг нь чичиж за дээрээс нь хөл хэсгийг сам орхооны гиз дотор маань нурууныхаа ар хэсэгт байрладаг. Гиз дотрыг нь авахын тулд нурууны цэсэж өгнө. Судлан бүртээ байдаг гиз дотор маань. За харуулын тавга хатлаа. Маслаа хийж хайлуулсныхан дараа сам орхоогоо хийж шарнаа. Сам орхоогоо хийж шарал хайрстах шарнаа. Ногоонуудаа нарийн сахын хийж өгнө. Бууцай. За өргөс тэмхээ нарийн сахан хэрчээд савндаа хийж өгнө. За мөн помидорыг мөн адил нарийн сахан хэрчиж хийж өгнө. За бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нарийн сахан хэрцэн байх ёстой. Мөн чинжүүг нарийн сахан хэрчнэ. За чинжүү нь маш олон төрлийн амин дэмийг агуулсан байдаг. За А амин дэм, Б амин дэм гэх мэт маш олон төрлийн амин дэм агуулсан байдаг. За одоо салаад бэлтгэхдээ дрessing бэлтгэдэг амтлах. За оливын тосоо хийж өгнө. Дээр нь хар бэрц. За мөн давс 0.2 г байх ёстой. За дээр нь лимон жуусыг 5 г-аар тооцож хийж өгнө. За бүх бүтээгдэхүүнүүдийг хийсний дараа орегано гэж амтлана. За орегано амтлагч нь маш өргөц амтыг оруулж өгдөг. За орегоног хийсний дараа саатар холж өгнө. За сайн хутгасныхаа дараа нэгэн чигд болсон утгана. За хэрцэн ногоон дээр сам орхог хийж хутгаж өгнө. За хутгасан ногоон дээр дрessing-ийг хийж салаад амталж өгнө. За одоо ингээд салаад маань тавуулахад бэлэн боллоо. За цавуулахдаа маш нэм ба дээр нь салаадыг дээш нь босгож тавуулах хэрэгтэй. За салаад маань ингээд бэлэн боллоо. Өнгө үзэмжтэй, амт чанар сайтай, маш амтлаг болсон байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.